За энэ асуудал маань бол яг улсын хурлын чуулган дээр бид нар яаралтай гормоор явж оруулсан. Тэгээ энэ хугацаанд нэг зүйл ажиглагдсан зүйл нь болохоор ер нь иргэдийг хэрхэн мэдээлжүүлсэн бэ? Олон нийтэд энэ чиглэлээр одоо мэдээж энгийн тань мэдхүйн зүгээс эхсүүлээд агсан төвчний мэдээлэл, магадгүй гүнзгий төвчний мэдээлэл хэр зэрэг өгсөн бэ гэдэг асуудал дээр их төвлөрөх зайлшгүй шаардлагатай харагдаж байгаа. Монгол улсын хувьд мэдээж хөгжил дэвшлийн тухай хит одоо хөрөн эдийн засгаас илүүтэйгээр олон тулгуурт эдийн засаг, эдийн засгийн их сурвалжуудаа бид нар бас алхам алхмаар баталгаажуулж тэгээд засаг хамтарсан үе дээр бас энэ чиглэлээр зоригтой алхмуудыг зайлшгүй шаардлага байгаа. Тэгээд гол асуудал нь болохоор ажлын хэсгийн хуралдаан дээрээс ингээ харж байхад нэг 7000 орчим хүнд бичиж танилцуулсан гэсэн байсан тийм ээ. 7000 орчим хүнд. Энэ хөргөшнө. Манайха энийг үг хэлээд дуусгаад одоо. Тэгэхээр ер нь бол яг 7000 хүн гэдэг бол бас хангалттай байгаамаа. Энэ яаж юм гэхээр бичилж очиж үзэж байгаа 7000 хүнээс гадна хэвлэл мэдээлэлээр баталгаатай, найдвартай олон талд их сурвалжийг авах нь зайлшгүй хэрэгцээ байгаа. Тэм учраас та бүхэн бас үйл ажиллагаанд олон нийтийг мэдээлжүүлэх чиглэлээр бүр юм тодорхой хөтөлбөртэй, цаг хугацаатай, магадгүй төсөв мөнгөтэй энэ ажлыг төлөвлөгөөнд оруулах зайлшгүй шаардлага харагдаад ийлээ. Тэгэхгүй болохоор нөгөө мэдээллийн хоосон байгаа орон зай, мэдээлэлгүй байгаа орон зай дээр чинь янз бүрийн гуйлга, гүтгэлэг, улс төрийн мессеж, за магадгүй манай улсын дотоод эрх ашигаас гадна гадаадаас ч нөлөөлж болзошгүй тийм зүйлүүд бас явахыг үүсэхгүй байгаамаа. Тэгэхээр ер нь бол мэдээж энэ чиглэлээр бид нар хүний нөөцөө чадварчуулах, энэ чиглэлээр хөрөнгө зарцуулалт хийх. Энэ чи яа тэгэхээр энэ төслүүд ингээд цаашаага явна, хуулийн хэрэгжилтийг хүрээч нь бол улмал гүнзгийрээ явах учраас энэ хүний нөөцөө бэлтгэх. Гэхдээ олон нийтэд бас энэ олон талын зөв мэдээллийг өгөх ажил дээр бас ажлын хэсгийнхэн онцгой анхаарах шаардлага ажиглагдаж байгаамаа. 7000 биш 70000 хүн, 700,000 хүн маш сайн мэдээлэлтэй байх тухай ойлголтол байгаа. Тэгэхгүй болохоор нөгөө яаралтай гормоор орж ирсэн их хурлын гишүүдийн ихэнх нь ч гэсэн тань мэдхгүй мэдээлэлтэй. Тэгээд нөгөө гэрээ болон төсөл хоёрын хооронд нь хуулийн төсөл хоёрын хооронд нь ялахгүй асуудлууд гарч ирсэн. За дээрэс нь нэмэх нь бол одоо яг энэ үедээ давхцаад ховдын халдсан бүрэгтэй асуудал гэдэргээд ер нь олон асуудлууд орж ирсэн. Шар нутагны асуудал гэдэргээд маш олон төрлийн зүйлүүд яриад байгаа. Тэр нөгөө яг энэ бодлого боловсруулж байгаа шийдвэр гаргаж байгаа төвшнгөөс мөн ажлын хэсгээс энэ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр одоо их сурвалжинд баталгаатай мэдээллийг олон нийтэд өгөхгүй бол за хууль нь батлагдчихлаа, асуудал нь шийдэгдчихлээ гэд орчих юм бол ардаар нь бахан асуултын тэмдэг үлдэнэ. Тэр асуултын тэмдэг чинь цаашаагаа бол өрөвсөд юу болох вэ гэхээр энэ цаашаа энэ хуулийн хэрэгжил амжилттай зохион байгуулагдах дараа дараагийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд бас одоо саад болох юм магадaltaй байна. Тэр учраас дүгнэлт хэлэхэд бол Монгол улсын энэ 2010 оны батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ одоо үзэл санаа маань хэр зэрэг нийцэж байгаа. Энэ нь эргээд Монгол улсад эдийн засгийн хувьд болон тусгаар тогтнол үндэсний үнцэн авчирхад ямар ач холбогдолтой тал дээр нь бол цаашдаа яамн дээр болон энэ ажлын хэсгүүд бас нэг ийм одоо платформ буюу аженда гаргаж явах шаардлагатай. 126 дотроо батлагдаад ингээд цаашаа гараа явцдаг. Нийгэмд бас л эргээд нөгөө танин мэдхүйн шин чанартай зүйлүүд асуулт хэвээрээ үлдэнэ. Тэгээд нэг юм батлагдчихлаа гэдэг цаашаага явахаар эн чинь эргээд нөгөө нэг хүмүүст мэдээлэл нэвчиж хүлээн зөвшөөрөгдөх хангалттай олон талын их сурвалжууд нь хоногших энэ бүх зүйлүүд өгүүлэгдсэн хэвээр байгаа шүү гэдгийг